Амар мэндүү. Мэлмээ тунгалаг үлмээ бат. Лагшин амгалан үйлс өндрөө. Тулаан нэвртэй подкаст. Харамч эзний хутаг мохо хараалч хүний ам сэтрхий. Монгол ардын зүрэг. Бүхийн домог. 14-р хэсэг. Хулгар нацаг буюу баян мөнх арслан. Нацаг ганцхан нийлдэг нэгэн сайн ирийн хамт говь мэргэн вангийн хушууны нутаг руу орж захын айлд буун зам асуужээ. Гэрийн эзэн хэлж гин. Та нар барангувыг давсан чимээр явж огт болохгүй. Маш айхтар аюултай махчин гарсан юм гин гэжээ. Хоёр сайн ир тэр айлаас мордоод зүглэж болохгүй гэсэн чимээр явхаар шийдэв. Нөхөр нь ялгүй зам гажиж нэг айлаар саатаад араас нь очихоор болж салж явв. Нацгийг цааш явж байтал том хар гэр тааралджээ. Уг гэрт ортол дөрвөн мөчөөрөө тэлж баглуулсан хижээл насны хүн хэвтэж байна. Тэр хүн хэлжээ. Яасан? Заяан дэлгэрсэн хөөвэ. Ах их чинь дээрэмчитгүүлж орхиод адуу маалыг минь хөөгөөд явчихлаа. Хатаж үхтгэн даваан дээр чи ирлээ гэж. Нацагч юм бодсонгүй түүний хүлээсийг тайлсанд. Ингээд бэлэн сайхан олд зүгээр ороод ирдгийм байжээ гэж хэлээд нацгийг бариад авч. Махчинтай тулгарснаа сая мэдсэн сайн ир байдаг хүчээрээ үзэлцэн боловч дийлсэнгүй. Харин цуцах тийшээ хандж байна. Гэтэл ард үлдсэн нөхөр нь гүйцэн ирж хоёулаа элбэн байж нөгөө махчныг дахин хүлж орхижээ. Нацаг чухам л яахаас ч буцахгүй эд хав бяр хүч тэгшэрсэн насанда баруун зүгт олц хайхаар морджээ. Хэд хоног явсаар одоогийн Ховд аймгийн нутагт байх нэгэн сүрлэг өндөр хадан цохоо бүхий уулын бэлд ойртож ирэв. Гэтэл тэр уулын бараг орой дээр шахам хоёр цэнхэр юм тодорч бүтгэрч харагдаад байх юм. Сайн тогтоож харваас ан амтан бололтой хөдөлж байна. Шувуунаас өөр амтан бараг очиход бэрх. Тэр илгэн хад өөд матсаар ойртон очтол юр бусын том сайхан цэнхэр бормоор унтаж буй эзнийхээ хажууд чихээс ортол зулан зогсож байна. Уг морины эзэн цагаан цэнхэр өнгийн ганцхан дээлтэй, буурал толгойтой, өвөгжөөр биерхүү хүн сэрэх янзгүй хорхирна. Гэтэл нацаг энэ цэнхэр борморч аргагүй л эр хүний хүлэг юм да. Өөрийн болгож авах юмсан гэж хорхоосжээ. Нацаг өвгөний сэрэх янзтай чанга ханиалгав. Өвгөн сэрэх янз алга. Дахин хэд хэдэн удаа чимээ өгсөн боловч тэр чиг хിവэр. Ингээд өвгөнийг аяархан чангаахад огт хөдөлсөнгүй. Үхсэн юм уу гэтэл биеийн зөөлөн нөөхтөл хорхирч байлаа. Нацгийн дургуун хурч ширэг хүн өшөглөөд авчээ. Гэтэл өвгөн үл ялэг займчиж хөдөлснөө сугандаа хавчуулсан цулбуураа улам чангалаад юуж болоогүй юм шиг дахин хорхирч гарчээ. Нацгийн уур хурч өвгөнийг хэд сайн өшөглөжээ. Өвгөн төдийл тоосон шинжгүй атрилдан эргээд хэвтэв. Нацаг халахын сайн ирийг үл тооход зэвүүцсэндээ ч юм уу нилээд уурссан хар тэнхээгээр 2-3 дахин өшөглөв. Энэ үед өвгөн гинэт босон хараач нацгийг барьж аваад толгойг нь хоёр өвдөгнийхөө завсарт хавчуулан эргээд хэвтчихв. Нацаг өвгөний салтаанаас толгоогоо авах гэж нилээд хүчилсэн боловч дийлсэнгүй. Арга буюу өршөөл гуйжээ. Өвгөнч үүнийг хүлээж байсан бололтой нацгийг суллан тавив. Тэгээд тэр хоёр сайхан танилцж учир явдлаа ярилцжээ. Өвгөн халахын үнэнхүү сайн ирийн хуух байж. Хашир ир залуу нацгийг муугүй ир болохыг ч ойлгож түүнд хорхоосон байсан цэнхэр бор морийг нь зориуд биелэглэв. Энэ цэнхэр бор морь нацагт холын аянд явхад үнэнч сайн нөхөр өмг түшиг болж байжээ. Цэнхэр бор морь юр бусын чадалтай адгуус байж. Нацаг бор мориороо алс холын аянд явхдаа олон баяны хотноос яайда гэсэн тарган эрэг давхиуд дундаа шүрж
хүнс залгаж байсан гин. Тэрч байтугай үхэр шүүрч байжээ. Тухайлбал нэгэн шөнө нутгийн тунчиг харамч баян айлын шүдлэн үхрийг морин дээрээсээ шүүрэн авч дүүрээд явчихсан тухай домоглон ярилцдаг. Тэр баян хүний мөр гараагүй атлаа. Уяатаа байсан үхэр нь алга болсонд мэл гайхаж цэлх өхөрчээ. Сайн эр нацаг эр биеийн чадал шандас түлгийн гайхамшгийг үзүүлж байсан аж. YouTube дээр Тулаа нэвртэй подкаст. Та subscribe тавьчаа дараарай. Ингэснээр дараагийн бичлэг ороход танд мэдэгдэл очих юм. Тэгээд цаг алдалгүй үзэх юм. Тэгвэл би баярлах юм. Нацаг өвөрлөгч хошууд хүртэл давхиж олц хайж буцах замдаа говь мэргэн вангийн хушууны хуучин танил Балжир өвгөний дүүдэлжээ. Өвгөн нацгийг хүндэтгэн хонь гаргаж дайлах болов. Хонь төхөөрч байх хооронд нацаг гэрийн сүудэрт ялгүй дуг хийж байв. Балжир өвгөний хөгшин хоньны гидсийг чанаад том гихчийн царан дээр гарган зочны өмнө тавьжээ. Нацгийг гидэс идэж байх хооронд хоньны бүх махыг жиргэн чанав. Мах болох үед гизээ идэж дуусаад сэмжийг үлдээж халуун шүл рүү хийж орхижээ. Тэгээд махыг бүрэн идэж ясыг нэг нэггүй мүлжиж тавиад сэмжинд нь шүлөө шингээж идэж ууж дуусав. Чингээд нацаг өвгөн ах минь сайхан цадлаа. Одоо ч 3-4 хоногтоо дайжгүйдэг гэж хэлсэн гитг. Чингээд нацаг Балжиргуйхаас удалгүй мордох болж гэрийн эзэн 2 хүүтэйгээ гарч зам заажээ. Балжир өвгөн хэлжээ. За нацаг минь их зурагш явж болохгүй. Учир нь манай нутгийн сайн эр Шэрмэн хоовон гихчийн худаг тааралдан ходог руу ойрцсон хэн боловч сайнаа үздэггүй юм. Тэр их догшин зэрлэг хүн. Худгаас нь хүн морь малаа усалбал шууд л өөрийн болгоод авчихдаг юм гэж. Тэгэхэд нацаг хэлжээ. Би холын хүн. Тэгээд ч морь мал эцэж цуцаж яваа. Зам хазаагаад яахав? Харин тэр худгаас ч тууж яваа хэдийгээ сайн услаад авъя гэж. Гэрийн эзэн 2 хүүтэйгээ ам өрсөн. Болохгүй. Шэрмэн хоовон тун тусгүй хүн. Ямар ч муу аргаар таны амь насыг хөнөөж мэдэн шүү гэж. Яг мордохдоо нацаг танах чинь ийм сайхан зун хідэн гүүгээ уяхгүй ариг цагаачгүй яаж байгаа хэмээн асуухад Балжиргуй 2 азар гадуу маань Шэрмэн хоовонгийн худаг руу очиж ус ууж байгаа түүний мэдлэх болчихсон. Ингээд л хувхаарч хаад байна да нацаг минь гэж хэлхийг сонссон нацаг юу ч хэлэлгүй яг тэр худгийг чиглээд яваад өгөв. Балжир өвгөн 2 хүүгийн сониуч зан хөдөлж нацгийг холоос даган мордлоо. Нацагч худаг хурч малаа усалж эхэлжээ. Энэ үед Шэрмэн хоовон давхин ирэхэд нацаг амар байна уу? Тарган тавтай зусаж байна уу? Гэлээ. Худгийн эзэн мэндийн хариуч өгөлгүй. Хэн гихч ирчгээд миний худгаас морь малаа аимшиггүйгээр усалж байгаа вүлээ? Хэмээн омогдов. Нацаг дуурсангүй. Ус ховоодон малаа усалсаар байв. Шэрмэн хоовон газар чирсээр яваад хутга шиг босон уургийнхаа ёзоороор нацгийг хатгаад орхив. Нацаг тоосон шинжгүй ажлаа үргэлжлүүлсээр байв. Ууран шатсан Шэрмэн хоовон дахин хүчтэй явраад орхив. Энэ үед нацаг уургын ёзоороос шүүрч аваад угц татсанд догшин эр эмээлтэйгээ хамт хов хүсрэн түүний өмнө харуулдан ойжив. Тэр агшинд нацаг Шэрмэн хоовонг барьж аваад 2 өвдгөн дээр нэг цохиод тойгийг нь мулталчихв. Тэнхэлгүй болсон Шэрмэн хоовон утсан чинээ улаан аймыг минь өршөө. Таны алдар хинсэн билээ гэхэд нацаг хулгар нацаг гэж дуусна уу? Бурхан минь, халахын сайн эр даншгийн арслан таныг танилгүй болчмгүй авирсан дагхүлцэл үчи. Чамаас хүчтэй тинхээтэй хүн энд халахад олон бий шүү. Энэ худаг бол ард олны өмч. Нутгийн олныг дээрлэхэж авсан адуу малыг нь буцааж өг.
гэж аашлаад Балжир өвгөний хоёр хүүхдийг дуудаж та хоёр юу хийгээд тэнд хэвтээд байгаа юм? Өөрийнхөө адууг ялгаж туугаад харихгүй юу? гэж зандрав. Чингээд юу мортохоор боллоо. Тэгтэл Ширмэн Ховон би хүн амтнаас авсан малаа эргүүлж өгнө. Худгийг ганцаар эзэмшихгүй. Та намайг өршөөж хайрл гэлээ. Ширмэн Ховон ингэж ам өчиг өгсөний дараа Нацаг түүний тойгийг амархан гихч нь оруулж өгөөд юу ч болоогүй юм шиг мордоод явчихав. Хожим Нацаг тэр нутгаар явахдаа Ширмэн Ховонтой дөрөв танилцж хүндлэгдэн дайлуулдаг болсон гэдэг. Тулааны вэртэй. Нацаг говь мэргэн вангийн хушуунд явж байгаад нэг айлд буужээ. Уяан дээр нь мөнгөн баавартай эмээл тогсон чамгүй сайхан товрог бүхий хазаараар хазаарлсан сайхан морь байна гин. Адуу мал гэр орны өнгө төрхийг харвал юмтай айл бололтой. Өнөө шүн энэ сайхан морийг нь туужхдаг хэрэг гэж Нацаг бодлоо. Эдрэмэг насны гүжирмэг байрын бүсгүй гарч ирж нохоогоо хорив. Минь дамар мэдлцээд гэрт ортол эзэгтэйгээс өөр хүн үгүй юм. Нацаг цай ууж суухта ашгүй гэрийн эзэн алга шүн ажил болгоод жаахав. Одоо гарахтаа морийг нь хөдлөөд явчихъя гэж шийджээ. Гараад морины цулбуурыг тайлтал нохоо орхоор гарч ирсэн эзэгтэй. Үгүй тэр морь орхи. Гигэн цагаан өдрөөр айлын уяан дээр байгаа морь зүгээрч байлгахгүй. Хаашаа янзын амтан бэ чи? Гисээр шууд хурч ирээд бариад ав. Нацаг доогтой охин инээгээд хариу бариад автал яах ихийн зургүй дороо хийгээд бүсэнд нь хавчуулаастаа байсан сураар түүнийг янган төлхөлчихөв. Бүсгүй огт түртсэн шинжгүй Нацгийг сугавчилж явсаар гэрт орж баруун талынхаа хөхүүрийн арлуу шидэж орхив. Говийн халуун нартай өдөржин үдээс нар хивитэл хүлээстэй хэвтэн хидэг амаргүй юм. Гítэл гэрийн эзэн ирлээ. Цай ууж сууснаа баруун хатавч руу харж тэнд юу байна? Юу шуугтнаад байгаа юм? Гítэл гэрийн эзэгтэй. Нэг хар юм ирж цай уугаад гарахтаа хилэн харыг минь хөтлөөд явах гэж байхгүй юу? Тэгэхлээр нь хүлээд хайчихсан юм гэжээ. Эзэн эр хүнийг юунд ингэж дорд үзэж байдгийм? Эм хүний шинжгүй зойлог шүү гэж ихнэрээ зэмлээд Нацгийн хүлээсийг тайлсан гэдэг. Нацаг говь мэргэн вангийн хушууны нутагт явж байгаад нэгэн худаг дарагчжээ. Том биетэй бадрүүн чирэг нүдэн дулаахан эмэгтэй томоо гихчийн ховоогоор мал усалж байна гин. Бүсгүй Нацагт шууд таалагдж элэг барьмаар санагджээ. Эхлээд яриа өдөж айл асуув. Гэтэл бүсгүй өрөөсөн гараараа ишнээс нь барьсан ховоотой усаараа ажигчгүй тэр тэндгэж зангажээ. Нацаг алив би туслая гэж хэлээд ус татангаа тэр айл чухам хаана гинэ гэж дахин лавлаж өрөөсөн гартаа барьсан ховоотой усаараа тэр зүг рүү зангахад гар нь салганаж байжээ. Үүнийг харсан эмэгтэй доогтойхон жуумалзаж байвгэн. Үүнд ичсэн Нацаг шууд мордон зорьсон айл руугаа явсан гэдэг. Хожим энэ тухайгаа хуучлахдаа энгүү их хүчтэн эмэл ихчүүдээс төрдөг байх гэж багтан ярьж байсан гэдэг. Нацгийг 50 эргэм настай байхад Дайчин вангийн хушууны наадамд ирэхэд нь хөлийн цэцээр өрөв. Тэгтэл үгүй ээ би байралтахаар ирсэн гэжээ. Наадам зохион байгуулж байсан түшмэд Нацгийн насны нар хивээжээ. Барилдаж яахнав дээ. Одоогийн гарч ирж байгаа залуу бөхчүүд ширв. Тэдэнд хэмхлүүлхнүүдээ гэж ярилцаж байжээ. Гэтэл арслан төдийлөн түрцэн шинжгүй дөрөв давв. Улмаар 5-ын даваанд ам авах болоход цэцийнхэн Нацаггүйч хушууныхаа нэг гайгүй залууг авч бууж өгөх үсттэй гэж өөр хоорондоо ярилцаж байхад ойрын жилүүдэд наадам ховор үзэгдсэн болохоор шин залуу бөхчүүдийг гадарлахгүй л байна шүү. Манай хушууныханд халтай гадны ямар сайн бүх байна. Түүнийг тавьчих
гэж хэлээд явчихжээ. Цэцээхэн баахан гайхаж эргэлзэж байгаад олны дотор хэрэг тарж магадгүй гэж аригдж байрсан холын хушууны нэгэн залуу начныг Арслангийн аманд өглөө. Нацаг нөгөө залуу начинтай удаан ноцолдож хин хинэн нилээд ядарч байгаа бололтой. Хав золгож удасны эцэст нөгөө залууг унтуулж байгаад хий мөрөх маяг үзүүлсэнд нөгөө залуу амархан сөхөрж орхив. Ёстой л олон жилийн хашир туршлага сурцаар ал хайжээ. Нацаг 6-гийн даваанд ам авахар ирээд одоо манай хушууны хэд торхгүй муу хөгшний давааж ханлаа. Энэ наадамд мундаг лувсан даш төрөөлнө биз. Түүнийг тавьчих гэлээ. Чингээд лувсан даш Арсланд бууж өгөөд тэр цаашаа барилцаар уг наадамд төрүүлж байсан гэдэг. Та YouTube дээр Тулааны үрдэ подкастыг үзэж бас сонслоо. Бүхийн домог таалагдсан бол сэтгэлдээ үлдээгээрэй. Мөн description хэсэгт газрын гаваас подкаст руу дамжих холбоос бий. Та subscribe дарахад хангалттай. Танд, таны гэр бүлд эрүүл их аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.